1921 онд Улаанбаатар хот маань 10 дахь машинтай байсан байна. Харин одоо бол улсын хэмжээнд 900 гаруй мянган тээврийн хэрэгсэл байна. Үүний 50% нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Энэ бол байх ёстой даацаасаа 5 дахин ихэрсэн гэсэн үг. Өнөөдрөөс хэлбэл нэвтрүүлгээр замын хөдөлгөөний ослын шалтгаан яагаад буурахгүй байгаа талаар, замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар олон эрхмүүдийн бидний илгээсэн бэлтгийг та бүхэндээ хүргэе. Өөрийн буруу үйлдэлийг өмөрч хөдөлгөөнд оролцдог. Цан хангаагаал нэг залуу бүр пяу гэтэл шүсэн хайсан чинь бүр 80% нь суудлын бүсээ огт бүслээгүй гэсэн тоон судалгаа яваад байгаа. Энэ болон зам тээврийн осол гэмтлийн үед очиж ажилласан хүний хувьд нэг зөвлөгөө өгөхөд одоо зам тээврийн осол гарах, болцсохгүй осол гарах эрсдэл өндөртэй 12 мянган тээврийн эрсдэл байна гэсэн. Монгол улсад жилд дунджаар хэдэн хүн автозамын ослоор алтан амиа алддгийг, зам цаашлаад хэдэн хүн насаараа харамсаад барахгүй гэмтэл бэртэлтэй үлддгийг та мэдхүү. Үүнийг бууруулахад эрхэм жолооч, эрхэм явган зорчигч та хөдөлгөөнд хэрхэн оролцох юм бас мэдхүү. Замын хөдөлгөөний дүрм нь хүн бүрийн аюулгүй байдлын төлөө гэдгийг бид мэддэг. Гэвч энэ замын хөдөлгөөний дүрмийг үл тоомсорлох, дүрм зөрчих явдал нэлээдгүй байдаг. Замын цагдаагийн хамт олон маань одоо маш олон статистикийн тоонууд өгдөг байсан. Нэг тоо миний анхаарлыг үнэхээр маш их татсан. Тэр үед одоо жишээлбэл хэлэх юм бол Америкийн нэгдсэн улс Ирак руу дайнсан 4 жилийн хугацаанд нийт нас барсан Америк цэргийн тооноос яг тэр хугацаанд Монгол улсад зам тээврийн ослоор нас барсан хүний тоо хавьгүй илүү байсан. Энэ одоо дайн энд болоод байгаа мó тэнд болоод байгаа. Гэмтлийн эмнэлгээр өнөөдөр жилдээ 80 мянга гаруй өвчтөн осол гэмтлийн улмаас үйлчлүүлдгээс 17 мянган зөвхөн автослын шалтгаантай гэмтэл байгаад байгаа. Тэдгээрээс жилдээ бол 500 гаруй нас орж 50 нь одоо бага насны хүүхэд байна гэсэн маш ноцтой тоо баримтууд бидэнд байна. Одоо хөдөө хээрийн энэ шулуун зам дорнгуудаа манай жолооднор хур тэтрүүлдэг. Тэр зам дээр нэг дахиад юу зүй шиг гэдэг юм уу яадаг ч юм нэг хур тэтрүүлээд хур тэтрснээс болж ямар нэгэн аваар осол гардаг. осол хэргийн газар яваад очиход энэ иргэн маань яагаад хамгаалах бүсээ зүүсэнгүү дээ? Зүүсэн болвол амь нас нь эрсдэхгүй байх ч байсан билүү гэж үнэхээр их харуулсал маш их төрдөг. Техник ялтын үзлэг буюу одоо энэ онцлогоо гэж ярьдаг манайхны. За онцлогоонд бол 12 мянган тээврийн эрсдэл бол ямар нэгэн шалтгаанаар бол тэнцээгүй. өнөөдөр би баруун гар талаас явж байгаа машинд зам тавьж өгөхөд тэр дотроос хүн маш гоё энергитэйгээр баярлаа гэж гараа төгсөн. Тэр нь бас миний өдрийг өнөөдөр аягүй гоё болгосон. Нийт зам тээврийн ослын 80 гаруй хувь нь орон нутгийн замд болж байна. Энийн шалтгаан юу юм бэ? За мэдээж хүн зам нарийнх ингээд зөндөөл хөвзүүл ярих бах. Гэтэ альва нэгэн замдаа өөрөө зохицуулаад хурдтай тохируулаад явах хэрэгтэй. Эдгээр та зорьсон газараа хүрэх хугацааг хэд дахин багасгаж байгаа мэт боловч судалгаагаар дунджаар 5-10 минутыг л хэмсэн байдаг байна. Монголд байгаа энэ автозамын асуудал бол бас баггүй бэрхшээл учруулдаг. Ялангуяа энэ орон нутгийн зам бол эвдрэл гэмтэл ихтэй ийм зүйлүүд тохиолддог. Нарийнхан байдаг ч гэдэг юм уу. Энэ зам дээр манайхан их өндөр хурдтай явдаг. За энэ автомашины одоо 9 кг даацтай гэж бичсэн 500 кг энтергээд бичсэн одоо хэмжээнүүд байдаг. Тэр хэмжээрээс хэтрүүлж болохгүй машиныг. Манайхан бодохдоор дотор нь 7-8 хүн хүүхдтэй ингэж чихээд оруулчаа. Тэгээд дээр нь баах ачаачаа. Тийм учраас нөгөө даац нь хэтэрсэн дуучин гинтгий явж байгаа зад бууддаг. Автослын шалтгаантай гэмтэл нь маш хүнд гэмтэл учруулдаг. Хүний амь насыг аврах боломжгүй гэмтлүүдээс гадна одоо хөгжлийн бэрхшээлтэй болгодог, хөдөлгөөний чадвар алдуулдаг, олон сар жилээр одоо ажил хийх чадваргүй болснороо гэр бүл, нийгэмд бол эдийн засгийн маш хохирол учруулдаг юм аа. Энэ зам тээврийн осолд толбогдсон жолооч маань хэрвээ арх уугаагүй байсан бол энэ хамт яваа олон хүний амь нас, эрүүл мэнд хохирохгүй байсан шүү дээ гэдэг харуулсал үнэхээр төрдөг. Хөдөлгөөний соёл гэдэг бол маш жижигхэн юмнаас эхэлнэ. Юу гэхээр урд бүр үнэхээр тасархай машин явж исэн. G-class. Тэгээд үнэхээр гоё дугуйтай. Бүр маш гоё гялалцсан. Гэтэл цан хангаагаал нэг залуу бүр пяу гэтэл шүсэн хайсан чинь бүр үнэхээр муухай харагдсан. Суудлын бүсээ өөрөө жолооч өөрөө болон зорчигчтой зүйлгэснээрээ маш хүнд аюул ослоос өртсөн сэргийлэх боломжтой. Тээврийн хэрэгсэл жолооддож байх үедээ арх согтууруул гундааны зүйлийг огт хэрэглэхгүй байхыг л зөвлөж байна. Замын хөдөлгөөний дүрмийг баримтаж хөдөлгөөнд оролцох нь таны болоод бусдын аюулгүй байдлын төлөө болохоос цагдаа бидний төлөө биш гэдгийг ойлгоорой. Ингээд өөрсдийн болон хайртай хүмүүсийн амь амьдралыг авран хамгаалж замын хөдөлгөөнд дүрмээ баримталж оролцгоё.
монголчууд хурдан яваад ирв үү гэж асуудаг, сайн яваад ирв үү гэж асуудаг. Тийм учраас та бүхэн өөрсдийнхөө бусдын амнаас эрүүл мэндийг хамгаалж энэ хурдаа зөв тохируулж яваарай гэж хэлмээр байна. Аян замд гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, хээрийн замд хурд хэтрүүлэхгүй, согтууруулах хундааны зүйл хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Японы амьдралын философи бол ердөөсөө л маш энгийн. Энэ бол бусдаар саад болохгүй байх. Тэгвэл монголчууд бид ч гэсэн замын хөдөлгөөнд оролцохдоо бусдаар саад болохгүй оролцъё. Энэ маань нэг өсөндөө соёлтой оролцоо гэсэн үг. Оролцохдоо соёлтой байгаарай залуусаа, жолооч нараа, зөрчигч нараа хүмүүсээ. Хөдөлгөөнд оролцох жолоочтой замын хөдөлгөөний дүрмээ ягч биелүүлээч гэж хэлүүлсээр л байх уу. Явган зорчигчтой гэрлэн дохиогүй газраар эсвэл гарцгүй газраар зам хөндлөн гарсаар байх уу. Та өөрийгөө болон хайртай хүмүүсээ авто замын орчноос сэргийлэх боломж танд бүрэн байна. Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцгоё.